За сайн байна уу та бүхэндээ Хураангуй теолог төслийн 13 дугаар хичээл буюу Бурхны талаарх теолог гэдэг 2 дахь том хэсэг юм ээ. Сүүлийн хичээл болох Бурхны хангамж гэдэг сэдвээр өнөөдөр хичээлийг үзье. За Бурхан бүтээсэн бүхнээ амьдруулж байдаг. Бурхан оршин байхын үндэс, тэдгээрийн амьд байгаа бүх зүйлийн оршин байхын үндэс болж байдаг. Бурхан амьд байгаа бүх зүйлийг хэрэгтэй бүхнээр нь одоо ч гэсэн хангаж өөрийнхөө зорж төлөвснөөрөө ертөнцийн эцэс хүртэл тэдгээрийг оршоож амьдруулж тийм ээ тэтгэсээр байдаг юм а гэдэг зүйлийг энэ доктринаар үзнэ. Өөрөөр хэлбэл Бурхан өөрөө орчин ертөнцийг бүтээнгуутлаа орхиж яваад алга болчоод эргэж тийм ээ ирээгүй. Харин Бурхан өнөөдөр ч гэсэн өөрийнхөө бүтээлийнхаа дунд бүтээлтэйгээ хамт бүтээлийг тэр ажилуулж тэр системийг ажилуулж Бурхан тэр тэдгээр зүйлийг хангаж байдаг тухай энэ хичээлээс бид үзье. За дэлгэцийн хажууд байгаа Библийн ишлүүдийг та бүхэн бичиж аваад Библиэс уншаасаа гэж хүсэж байна. За Эхлэл номын 45-аас 50 дугаар бүлэг, Нехемия номын 9-6, за Эстер номыг тэр чигээр нь уншаарай. Дуулал номын 139 дугаар бүлгийн 13-аас 16, Сургаал үг номын 16-гийн 4, мөн Сургаал үг номын 16-гийн 33, мөн Сургаал үг номын 19-ийн 21, Исая номын 14 дугаар бүлгийн 24-өөс 27, Исая номын 37-гийн 26, Исая номын 41-ийн 22-оос 23, Исая номын 44 дугаар бүлгийн 7-оос 8, Исая номын 46-гийн 9-оос 11, Иремья номын 10-ийн 23, Матай номын 10 дугаар бүлгийн 29-оос 30, Үйлс номын 2-ийн 23, Үйлс номын 4-ийн 27-оос 28, Ром 8 дугаар бүлгийн 28, Колосай номын 1-ийн 17, Еврей 1-ийн 3. За нэлээд олон Библийн ишлүүд байгаа. Эдгээр ишлүүдийг та бүхэн заавал уншаасаа гэж хүсэж байна. За Бурхны хангамж гэдэг доктрины талаар бид 3 чухал ойлголтыг үзнэ. 3 чухал ойлголтыг үзнэ. Нэгдүгээрх нь хадгалалт, хоёрдугаарх нь тохиргоо, гуравдугаарх нь хяналт. Өөрөөр хэлэх юм бол хадгалалт гэдэг дээр Бурхан анханасаа тухайн бүтээсэн тэр бүтээлээ анхнаас нь яаж бүтээсэн, яг тэр бүтцээ, тэр генийн код, тэр төрлөө тийм ээ хадгалж эцэс хүртэл байх энэ зүйлийг бол Бурхан хийж өгсөн. Өөрөөр хэлбэл ургамал хизээч амтан болохгүй. Ургамал нэг төрөл зүйлээс өөр ургамлын төрөл зүйл рүү хувирахгүй. Өөрөөр хэлбэл усан үзэн мод хизээч алин болохгүй гэсэн. Гүзээлгний жимс хизээж самар болохгүй гэсэн. Самар хизээж цэцэг болохгүй. Яг л өөрийн төрөл зүйлийг хадгалах энэ зүйлийг Бурхан бол анханасаа хийж өгсөн гэсэн. Өөрөөр хэлбэл бүтээлийн анхны химийн нарилга, анатом бүтц, амьдралын хэв маяг эхнээсээ ямар байсан яг тийм л байна. Арслан ан гөрөөгөө хийдэг бол яг тэрийгээрэл үхэн үхтлээ байна. Тэрээс арслан хизээж ногоон эдштэн болоод эсвэл чон хизээж махнасаа гарах гэсэн ойлголт байхгүй. За байгалийн хууль хизээч өөрчлөгдөхгүй. Дэлхий нарыг тойрно, сар дэлхийг тойрно. За нарны аймагуд олон гаригуд байна. За манай галактикаас гадна өөр олон төрлийн галактикууд энэ огторгууд байна. За тэдгээрийн таталцал, тэдгээрийн түлхэлцэл, тэдгээрийн тойрог зам, тийм ээ цаг хугацаа яаж өнгөрөх үү? Бүх юм тийм ээ илэгдэн хорогдох хуультай термодинамикийн 2 дугаар хууль гэж ярьдаг тийм ээ. За мөн газрын татахуйч гэх мэтлэгээр байгалийн хууль анханасаа Бурхны бүтээсэн байгалийн хуулийн тэр зүйлийг Бурхан анханаас нь хадгалсан. Өөрөөр хэлбэл тэр тогтолцоо бол өөрчлөөгүй. Мод хизээч од болохгүй, тийм ээ. Хүн хизээч Бурхан болохгүй. Хүн нас ураад юр бусын тийм ээ сүнслэг биет болохгүй, тэнгэр элчж болохгүй. За нас барсан хүн Бурхан болохгүй, тийм ээ. Зарим хүмүүс Бурхан болооч гэж ярьдаг. Үндэ бол Бурхан болохгүй. Хүн болвол хүн чигээрэл байна гэсэн. Тийм учраас хүн үхснийхаа дараа ч гэсэн түүний сүнс хүн хэлбэртэйгээ л байна. Тэрнээс 40 хоног өнгөрсөн дараа тэр хүн нохоо болжээ. Тийм ургамал болжээ. Эсвэл хүний хүн шилжижээ. Сүнс нь нэг биетээс нөгөө биет рүү шилжиж явдаг. Буддын энэ онолыг бол Библи бол хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл бол тэр төрөл дотроос байна. Тэрнээс төрөл нь арилжахгүй. Өөр төрлийн төрөл болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл Бурхан анханасаа аливаа зүйлийг бүтээхдээ эхнээсээ ямар байсан эцэс хүртэл тэр мөн чанар бүтэц найрлага энэ бүх зүйлээ Бурхан хадгалдаг. Тийм учраас
Бурхны хангамж гэдэг энэ ойлголтыг, теологи ойлголтыг бид үзэхдээ Бурхан бол бүх зүйлийг анханаас нь ямар байсан эцэс хүртэл тийм байхаар хадгалсан гэсэн энэ ойлголтыг бид хүлээн шүргэсэн. Нэгдүгээр. За хоёрдугаарх нь тохиргоо. Бүтээл анханаас ямар тохиргоотой байсан тэр хил хязгаарыг нь одоо Бурхан тогтоосон. Тэр хил хязгаар дотроо л байдаг. Далайн төрлөх хичнээн хүчтэй ч гэсэн хизээж эргээ хальж тийм ээ урсахгүйгээр тийм ээ одоо халихгүйгээр тийм ээ тэр анханаас хил хязгаар тогтооно. Мэдээж цунами ч юм уу тийм тохиолдолд бол хил хязгаараа тав. Гэхдээ ердийн тохиолдолд бол тэр хил хязгаараа хадгалсаар сар хичнээн дэлхий рүү ойртлоо ч гэсэн тэр одоо тогтоосон тэр тохиргоо анханасаа хийсэн тэр хил хязгаарыг бол зөрчихгүй. Ургамал одоо хичнээн таатай орчинд тийм ээ одоо ургуулсан ч гэсэн тэр ургамал хэдэн зуун жил амьдрахгүй. Тэр ургамал ургасан шигээ үхдэг жамаараа шарлаад, хагдраад тэгээд дахиж шинээр одоо үр хөврөл нь бий болох. Өөрөөр хэлбэл насны тоог нь хязгаарыг нь Бурхан яаж тогтоосон тэр тохиргоо ороод тэр байна гэсэн. Тэнгэрлэг сүнслэг ертөнцид сүнслэг биетүүд нь хизээч тийм ээ одоо сүнслэг биетээс өөр зүйлд хувирахгүй, харин тэр ямар зорилгоор бүтээсэн тэр зорилгоор бол байна. Жишээлбэл сатан ба түүний чөтгөрүүд нь хичнээн харгас хэрцгий ирээ цэргүй байсан ч гэсэн хүн рүү халдах тийм үү эсвэл Бурхны бүтээсэн бүтээл рүү халдах тэр хил хязгаарын зөвшөөрлийг нь Бурхан тогтоож, Бурхан торгоож тийм ингэж хянаж байдаг юм а гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн хэдийгээр нүгэл дунаж Бурханаас холдсон ч гэсэн Бурхан түүний зүрх-сэтгэлийг бүр хатууруулахаас хамгаалж Бурхан өөрийнхөө авралын төлөвлөгөөндөө оруулж түүнд зүрх-сэтгэлээ нээж Бурханы авралыг хүлээж авах энэ зүйлийг тавьж гисэн юм. Тийм учраас Бурханы тэр тохиргоо гэдэг зүйлийг бид ойлгохдоо ямар ч зүйл Бурханы эрх мэдлээс, түүний хяналтаас, одоо түүний тогтоосон хил хязгаар, одоо хүний болон амьдралын орчин ертөнцийн тэр амьдрах тэр тойргийн тэр хэм хэмжээ хязгаарыг бол давж болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл юмс хэрхэн үүсэж хөгжин цэглэж үхэж эцслэх цаг хил хязгаар нь үргэлж Бурханы гарт байдгиймаа гэдэг зүйлийг өөрөөр нь Бурханы тогтоосноор, Бурханы хүсснээр энэ бүх зүйл орсон байдаг гэдэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. За нэгдүгээр ойлголт бол юу байсан бэ гэхээр хадгалалт байсан. Хоёрдугаар ойлголт бол тохиргоо. За гуравдугаар ойлголт бол хяналт. Бурхан анханаас ямар зорилгоор тухайн бүтээлийг бүтээсэн түүнийг эцэс хүртэл нь хяналтандаа байлгаж байдаг. Бурхан ямар ч юмыг зориггүй, удирдлаггүй бүтээгээгүй гэсэн. Хэдийгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн нүгэл дунаж, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тэр хүн дэлхийн ертөнцийг хайр гамгүй эдэлж байгаллыг ирэмдэглэн сүйтгэсэн ч гэсэн Бурхан эцсийн эцэст тэдгээр одоо нүглийг цагаатгаж, уйчилж, аварч Бурхан эвдэгдсэн энэ орчлон ертөнц, байгаль ертөнцийг сэргээж өөрийнхөө төгс зорилгыг Бурхан өөрийнхөө сүр жавхлан харуулах тэр зорилгоо эцсийн эцэст биелүүлэх эрх мэдэлтэй. За энэ утгаараа Бурханы мэдлээс юу ч гарахгүй бөгөөд бүх юм Бурханы хяналтан дотор байдгиймаа гэдэг зүйлийг Бурханы хангамж гэдэг теологоос бид сурж байгаа. За Бурханы хангамж гэдэг теологийг сонсч байхад хоёр төрлийн одоо туйл руу хүмүүс хазаах гэдэг. Тэгээ зарим хүмүүс хэлдэг. Нэгдүгээр ихний туйл бол Бурхан бүхнийг хангадаг юм чинь амьдралын одоо энэ олон зүйл бидээс одоо тохиолдоод яах юм. Тийм ээ. Цаанаас л Бурхан бүгдийг ингэ шийдсэн юм чинь миний хувьд бол одоо хариуцлагагүй амьдрсан ч гэсэн Бурхан цаанаасаа бүх зүйлийг ингэ зохицуулаад хийчнэ гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол хүний хариуцлагыг бол багасаад Бурханы хариуцлагыг ихсгэж байгаа энэ нэг туйл байна. Үнэн дээр хүний шийдэж одоо хүний сонгох ёстой сонголтыг Бурхан бол хийхгүй. Харин Бурханы зүгээс өөрөө хийх ёстой зүйлийг Бурхан хийн. Хүний зүгээс хийх ёстой зүйлээ хүн өөрөө хийх ёстой гэдэг энэ балансыг бид барих ёстой. Хоёр дахь нөгөө туйлны үгээр Бурхан бол хамаагүй хүн өөрийнхөө амьдралыг мэднэ. Тийм учраас Бурхантай Бурхангүй би амьдрчин гэдэг юм ойлголт байдаг. Үнэн дээр бид Бурханаас хамаарахгүйгээр энэ амьдрал болов амьдрах ямар ч боломжгүй. Яг л тэр бүтээгч учраас тэр бүтээгчээс хамааралтай байхаар бид анханасаа бүтээгч учраас түүнгүүгээр түүнтэй хамт биш болвол бидний амьдрал 100% бидний одоо төлөвлөснөө 100% бидний одоо санснаар энэ амьдрал бол хизээж явагдахгүй гэдэг зүйлийг бид хүлээн шүрх ёстой. Тийм учраас одоо Бурханы хангамж гэдэг теологийг үзэхдээ бид 3 буруу ойлголтыг
ихэд ойлгох ёстой. Нэгдүгээрх нь бол бурханд бүх хариуцлагыг өгөөд одоо хүний хариуцлагыг багасгах энэ буруу хандлагаас бид зайлсхийх ёстой. Өөрөөр хэлбэл ийм хандлагатай хүн байх юм бол бурханд одоо бүх юм мэдж байгаа. Одоо би ажилгүй байсан бурхан хангана. Би одоо эрүүл мэндэд анхаарахгүйсэн гэсэн бурхан намайг эрүүл сарууд байлгана. Би одоо бодлоо захирахгүй байсан гэсэн бурхан надад угаасаа туслана. Тийм ээ. Орон байрныхаа хэрэгцээнд л ажиллахгүй байсан гэсэн бурхан намайг орон байраар хангана гэдэг юм хүний зүгээс хийх ёстой зүйлсийг хийхгүйгээр бурхан л бүгдийг хийнэ гэсэн юм ойлголтыг төрүүлэх юм аюулт байдаг. Тийм учраас ийм одоо буруу хандлагатай хүн бол амьдралаа төлөвлөхгүй, ажил хөдөлмөр эрхлэхгүй, ирээдүйн хөдлөө хадгаламж нээх ч юм уу, даатгалд хамрагдах ч юм уу ийм зүйлийг хийхгүй. Өөрөөр бурхан бүгдийг мэдэнд би зөвөр юу ч хийхгүй байхад бурхан надад туслана гэдэг юм буруу одоо ойлголтод хүрч болох аюултай. Тийм учраас бурхан ханган мэдээж бурхан ханган. Гэхдээ хүний зүгээс хийх ёстой хариуцлага байна. За зарим хүмүүс болохоор бүх юм цаанаасаа зурагдсан учраас болох юм болгоороо болно гэсэн юм хандлага байна. Өөрөөр хэлбэл би хичнээн хичээсэн чинь бурхан угаасаа л цаанасаа тэгэл зурцсан болов би угаасаа л тэр зургаар нь явна. Тийм учраас миний амьдрал болж байгаа бүх зүйл би хариуцлага үлээхгүй. Бурхан цаанаасаа яаж одоо төлөвлөсөн тэр төлөвлөгөөг нь би амьдрна. Өөрөөр хэлбэл би бол хувь заяаны тоглоом. Бурхан намайг яаж зурсан тэр зургаар нь би амьдрна гэсэн юм ойлголт байдаг. За энэ ойлголт ялангуяа буддийн шашин тийм одоо цаанаас нь бүх юм хянаад хүн өсөө робот шиг эсвэл одоо хүн өөрийнхөө өмнөх одоо насны үйлдэлээр өнөөдөр би амьдарч байгаа гэдэг ийм одоо үеийн үрийн ойлголттой хүмүүсийн бол ийм одоо хандлага бол гаргадаг. Өмнөдөө бол бид ингэж болохгүй. Гурав дахь үзэл нь бол бурхангүй атеист үзэлтэй хүмүүсээс гаргадаг үзэл. Өөрөөр хэлбэл бурханд найдахаас илүү өөрт найдаж байгаа. Эзэн хичээвэл заа яаж юм тийм ээ. Хүний амьдралын хувь заяа бол хүний гарт байдаг. Буугч байна уу, бурханч байна уу хамаагүй. Тийм учраас хүн өөрийнхөө амьдралыг яаж хиймээр байна. Тэрүүгээрээ л одоо санснараа амьдрах ёстой. Бурхан бол хамаагүй гэж үзэл байдаг. Тэгвэл үүндээ бидний амьдрал бурханаас хүссэн үсээгөө хамааралтай байдаг. Хүн хичнээн өөрөө хичээсэн ч гэсэн болж өгдөггүй зүйл гэж байгаа. Тэгээд бурханд өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг даатгах нь өөрийнхөө хийх ёстой зүйлийг өөрөө хийнэ. Өөрөөр хэлбэл энэ өмнө хэлсэн энэ балансыг бид барих ёстой. Хүний зүгээс хариуцлагатай амьдрах ёстой. Бурханд бас найдаж, бурхан минь та хангаж өгөөч гэж бид ингэж залбирх ёстой юм. Тэгэхээр бурхан бол өөрийнхөө бүтээсэн бүтээлтэй санаа тавина. Онцгойлон бурхан өөрийнхөө хүмүүст санаа бол тавьдаг. Тийм учраас Есүс Христэд итгэдэг хүн амьдралдаа хариуцлагатай байхын хажуугаар миний хүч хүрэхгүй зүйлдер бурхан минь та туслаач гэдэг энэ залбирлаар бид залбирч амьдарч явах хэрэгтэй байдаг. Ром 8:28 дугаар ишлэлээр бурхан юу гэж амласан гэхээр бидний амьдрал тохиолдож байгаа сайн муу сайхан муу бүх зүйлийг хамтдан ажилуулад эцсийн эц тэр бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө болгодог юм а гэдэг. Өөрөөр нь бурханы хангамж тэнд байдаг юм а. Хичнээн сайн юмар хичнээн муу өдрүүдээр явсан гэсэн энэ бүх зүйлийг нийлүүлээд бурхан бидний сайн сайхны төлөө эцсийн эцэд ажилуулдаг гэдэг зүйлийг одоо зааж өгсөн байдаг. Тийм ч бас бид одоо сайн өдрүүдэд сайхан муухай бүхий л өдрүүдэд бид бурханд талархаж, бурханд найдаж, бурхан минь энэ өдрүүдийг өнгөрөхөд, бурхан минь энэ өдрүүд эцэслэхэд эцсийн эцэд тийм ээ энэ бүх зүйлийн үр дүнд та надад сайн сайхныг үйлдэх болтугай, та намайг харж хандах болтугай гэдэг энэ зүрсгэл байх ёстой. За Яков 4:15 дугаар эшлэлээр эзэн хүсэж би амьд байх юм бол би тийм зүйл хийх болно, ийм зүйл хийх болно гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаарай. Тэрнээс бурхангүйгээр бити төлөвлөөр үзсэн. Хүн төлөвлөдөг боловч бурхан чиглүүлдэг гэж Библиэлд бас хэлсэн байна. Тийм учраас бид 100 жил амьдрах юм шиг төлөвлөж тэгвэл өнөөдөр Есүс ирэх юм шиг бид бэлэн амьдрах ёстой гэдэг зүйлийг итгэж бид баримталтай юм. Тийм учраас бид бурханы хангамж гэдэг энэ зүйлийг үзэхдээ бурхан болов бүх зүйлийг тийм ээ одоо хадгалалт гэдэг ойлголтыг бид үзсэн. Бурхан бүх зүйлийг анхнаас нь ямар байсан тэр зүйлээр хадгалдаг. Бурхан бүх зүйлийн тохиргоо гэсэн бурханы хяналтанд бүх юм байдаг. Тэгээ бидний амьдрал бол зөвхөн бидний гарт байдаггүй бас бурханы гарт байдаг. Тийм учраас хүний зүгээс хийх ёстой зүйлийг хийгээд бурханаас хамаарах зүйлийг бид бурханд даатгаж ингэж байх юм бол бид үнэхээр бурхантай бол амьдрах болно. Бурханы одоо мэрэгэн ухаан, бурханы хангаж өгснөөр бид энэ дэлхий дээр зөв амьдрах юм а гэдэг зүйлийг энэ хичээлээр бид сурч байгаа. Тэгэхээр ингээд бид бурханы талаарх теологи гэдэг одоо хураангуй теологийн маань хоёр дахь
том хэсгийн 6 хичээлийг бид ингээд үзлээ. Тэгэхээр та бүхэн эдгээр хичээлүүдийг бас дахин үзээд өөрийнхөө итгэлийн амьдралыг өөрийнхөө ойлголтыг Библийн дагуу засаж зөв амьдраасаа гэж хүсэж байна. За ингээд эзэн та бүгдийг ивэ. Дараагийн том хэсэг болох Бурхны бүтээлийн талаарх теологи гэдэг хэсгийг 3 дахь том хэсгийг бид удахгүй үзэх болно. Эзэн та бүгдийг ивэгээ. Баяр таа.